За сайн байцгаана уу? Намайг Батөрөл гэдэг. Би зүгээр ингээ алхаж байхдаа толгойн дотор боддог бодлуудаа meditations гэж зурлаар хүргэдэм үү гэж юу нь бол ботсон юм. Тэгээ шалтгаан нь юу гэхээр Эхний Ромын эзэн хаан Маркус Арелис гээд агуу хүн байсан. Тэр хүн өөрийн одоо баримтлагдаг зарчмууд, философи тэр бүх зүйлүүдэд буулгадаг байсан дэвтэр байсан юм байна л да. Тэр дэвтрийг нь хожим хүмүүс олоод тэгээд ном болгож хэвлүүлснийг meditations гэдэг ном болсон байдаг. Тэгээ өдгөө тэр номыг нь одоо сая дэлхийн өнцөг болон бүрт байгаа хүмүүс судалж, уншиж, өөрсдийнхөө амьдрал дээр хэрэгжүүлж, өөрсдийнхөө амьдралыг сайжруулсан байдаг. Тэгээ яг хуу тэр хүнтэй өөрийгөө харьцуулах нь бас хайшин тий. Гэтэ яг хуу зүгээр техник технологи хөгжсөн байгаа энэ цагт зүгээр яг хуу бодлуудаа ярьдим үү л гэж бодсон. Тэгээ эхний дугаараараа би яагаад би бүгд найрамдах хятад ард улсад очиж мастерт суралцах болсон шалтгаанаа ер нь бол ярих гэж бодлоо. Тэгээ би удалгүй одоо сар гарны дараа хятад улсын нийслэл Бээжин хот руу зорих байгаа. Тэгээ би Чинхуа их сургуулийн Schwarzman-ы нэрэмжит тэтгэлэг буюу Schwarzman Scholars гэдэг хөтөлбөрт бол тэнцсэн. Нэг тийшээ явах байгаа. Тэгээ энэ хөтөлбөрийг ер нь 10 жилийн өмнө анх Америкийн тэрбумтэн Стивен Schwarzman гэдэг энэ хөрөнгө оруулалтын банкны салбарын энэ хүн үүсгэн байгуулж исэн. Тэгээ би миний ойлгосноор бол яг энэ 21-р зуунд хятадыг ойлгохгүйгээр, хятадтай хамтарч ажиллахгүйгээр дэлхийн лидерүүд ер нь урагшлахгүй гэдэг тэр итгэл үнэмшилтэй болсны үндсэн дээр энэ хөтөлбөрийг хийх болсон гэж ойлгосон. Энэ хөтөлбөр маань ерөнхийдөө бол Америк хөтөлбөр, хятад байлдаг тэрнтэй холбоотой юм шиг байна. Тэгээ жил болгон 150 оюутнуудыг дэлхийн өнцгөн булган бүрээс цуглуулдаг. Тэгээ энэ жилийн хувьд хэм бол нийт 4500 гаруй залуучууд аплайдах буюу одоо өргөдлөө явуулаад 150 тэнцсэн байгаа. Тэгээ жил болгон нийт 150 оюутнуудын 20% нь хятад улсаас, 40% нь Америк нэгдсэн улсаас, үлдсэн 40% нь дэлхийн өнцөг булган бүрээс бол ирдэг юм байлээ. Тэгээд манай Монгол улсын хувьд хэм бол Төв Азийн бүс нутагт хамаардаг. Тэгэхээр Кыргызстан, Казахстан гэсэн улсууд бол ордог гэсэн үг. Тэгээ жилдээ 1-3 оюутан бол манай бүс нутгаас бол ордог юм билээ. Тэрний нэг нь бол энэ жил би олсондоо бол маш их баяртай байгаа. Тэгээ би нийт сүүлийн 10 жилийн хугацаанд бас орсон одоо нийт 5 дахь монгол оюутан болж байгаа. Тэгээд яг би өмнө нь бол хизээч хятад сурыг да, хятад очих юмсан гэж юу нь бол боддог хүн бол байгаагүй. Яагаад гэвэл би бол бусдын л адил Монгол төрж өссөн тий 3-4 хаал би бол төрж өссөн. Тэгээ улсын сургуульд бас сурсан. Тэгээ явж хахад ер нь бол хятад жоохон дургу дуу болцсон байсан тий. Хятадын талаар сөрөг хандлагатай тийм хүүхд бол байсан. Тэгээд хятад сурж байгаа хүүхдүүдийг би харахаар бас их жоохон гайхдаг байсан. Тэгээ яагаад юм бол тий яагаад хят руу гэж бус өөр улс руу яагаад байж болохгүй гэж бас боддог байсан. Тэгээд хүний уран би баг 90 ч өрнө авч үзээгүй л дээ. Тэгээд тэр үзэл бодол маань сүүлийн жилүүдэд айгүй өөрчлөгдсөн л доо. Тэг яг би азар Америк нэгдсэн улсад бакалавртаа сурах надад тийм аз авшаан тохиолдоод сураад тэгээ очиход бол Америк нэг Монголоос бол ялгаатай байгаагүй. Тэр юугаараа ялгаатай байгаагүй гэхээр Америкчууд бас тийм хятад бас дуртай хүмүүс бол бас байгаагүй. Яагаад гэхээр жуулчтан тип өгдөг шалтгаанаар ч юм уу жуулчтан дургу. Хятад оюутнууд нь манай нууцыг аваад эрдэм мэдлэгийг аваад хятад руугаа буцаад улсаа хөгжүүлэхэд гэдэг шалтгаантаар ч юм уу. Эсвэл засгийн газартанд дургу. Яагаад гэхээр Америк нэгдсэн улсын дэлхийг тодорхойлдог энэ том гүрнийг нь одоо ноёрхлыг нь хятад улс хамгийн их чаленж хийж байгаа ус учраас тэр юм болов гэж болоодсон. Тэгээд дэлхийн түүхийг ингээ хараад үзэнгүүт ер нь 100 жилээр дэлхийн ноёрхдог энэ том улсууд гүрнүүд солигддог бос хараад байгаа. 13 дугаар зуунд манай Монгол улс тий. Тэгээд Голланд тий, одоо Португал, одоо энэ импери улсууд гэдэг байгаа ш тий. Тэгээд одоо Их Британи, тэрний дараа Америк, Их Британиг одоо буцахж гарч ирсэн байх ч тий. Одоо тэгвэл Америкийг давж хятад гарч ирэх үгүй юу гэдэг тэр чухал хүчээр бол ирсэн байгаа гэж бол маш олон хүмүүс тайлбарлаж байгаа. Ер нь бол бас эдийн засгийн хувьд, тэр зэвсгийн хувьд, эсвэл техник технологийн хувьд гэдэг нь олон талаар ярьж байгаа шүү тий. Тэгэхээр баг ер нь бол давчих олоо л гэж харж байна л да. Ягаад гэхээр Америкийн нийгэм эдийн засаг бол маш асуудалтай байгааг бид нар бүгдээрээ бол харж байгаа. Тэ өдөр тутамдаа мэдээгээр бол харж байгаа.
Тэгвэл энэ одоо цаг үед юу нь бол ялангуяа манай Монгол шиг стас хідээж холдож чадахгүй одоо жиг улсын хувьд бид нар хэцтэйг ойлгох ёстой болж таарж байгаа гэж би бол харсан. Тэм учраас энэ шийдвэрийг бол гаргаж энэ хөтөлбөрт өргөдлөн анх явуулжсэн. Тэгээд дэлхийн өнөөдрийг ингээ харангууд, өнөөдрийн дэлхийг харангууд дэлхийд дахинд хоёрт хамгийн том асуудал бол байна гэж би бол харж байгаа. Нэгдүгээрт уур амьсгалын өөрчлөлт, climate change. Хоёрдугаарт AI, одоо тэрийг хиймэл оюун гэж монголоор орчуулж байгаа. Тэгэхээр уур амьсгалын өөрчлөлтийг аваад үзэх юм бол уур амьсгалын өөрчлөлт бол дэлхийд дахины хүнд хөдөлгөөнийг хамгийн их занал хийлж байгаа, орчин тогтнолын занал хийлж байгаа асуудал бол байгаад байгаа. Бидний бүгдийг нь яагаад гэвэл уур амьсгалын өөрчлөлтийн улмаас дэлхий сүндгүүмаа гэхэд дэлхий дээр хүн амьдрах, хүн амтан амьдрах ямар ч юм боломжгүй болох тэр ирээдүг бол бид нар өөрсдөө бүтээсэн аж үйлдвэрийн хувьсгалаас эхлээд маш их хэмжээний хүлэмжийн ялгаруулсны үндсэн дээр бид нар энэ нөхцөл байдлыг үүсгэсэн. Хэрвээ одооноос арга хэмжээ маш хурцтай авч эхлэхгүй бол тэр ирээдүй маш ойрхон байгаа гэдгийг бид нар харж байгаа. Монгол улсын хувьд авч үзэх юм бол хүмүүс яг Монголын өвөл дулаараад илүү сайн биш үү гэж бас яриад ах шиг байгаа. Тэрнтэй бол би санал нийлэхгүй байгаа. Ягаад гэвэл манайх энэ бэлчээрийн мал аж ахуйтай маш их эрт хэсэд уур амьсгалтай энэ улсад амьдардаг. Тэгэхээр одоо манай мал аж ахуй бол шууд уур амьсгалын өөрчлөлтөд нөлөөнд бол орж байгаа. Жишээлх юм бол сүүлийн 70 гаруй жилийн хугацаанд уур амьсгал бол 1.2 Цельсиээр нэмэгдсэн, дундаж температур нэмэгдсэн гэдэг тоо гарсан. Тэгвэл Монгол улсын газар нутгад дээр энэ тоо нь бол даруй 2.2 Цельс буюу 1.1 Цельсиэр бол илүү байна гэсэн үг. Тэгэхээр Монгол улс бол маш их хурцтай дулаарж байгаа. Энийн одоо үр дүнд нь бол маш их цөлжилт явагдаж байгаа. Нийт газар нутгийн бараг 80 гаруй хувь нь чөлдсөн. Тэрнээс болоод бид нэр бэлчээрийн дороод л тэгээд цус аачлаад 100 маш их одоо газар авч ийн 2023 онд тэгэхэд л 90 гаруй сая 9 сая малчид бол алдсан байгаа. Тэгээд нийт сүүлийн одоо бараг 90 оноос хойш гэх юм бол 190 гаруй мянган өрх хот руу уур амьсгалын өөрчлөлтөөс болж нүүсэн гэдэг тийм статистик тоо гарсан мөлий. Тэгэхээр энэс болоод бид нар ядуур нэмэгдэж ийн. Тэгээд бас одоо хотод хөгжрөл нэмэгдэж ийн, утаа нэмэгдэж ийн, ажилгүйдэл нэмэгдэж ийн гэдэг асуудлууд бол яригадаад байгаа тийм үү. Тэр уур амьсгалын өөрчлөлт Монголд бол шууд хамааралтай тий. Зөвхөн эдийн засгийн хувьд шилтгөө бас бидний нүүдэлчин соёлын бидний одоо ондоошл бас байхгүй болох эрсдэлтэй болж саарч ин л да тий. Цаашлаа бүр махгүй болох ч магадaltaй ч юм уу тий. Тэнгүүд одоо AI руу хөдөлөө орё. Би одоо AI-гээр явчих юм л байгаа нэг. За AI-гийн хувьд ярих юм бол мэдээж маш их яригдж байгаа хамгийн том одоо халуухан сэдв бол AI сүүлийн 2-3 жилийн хугацаанд бол болж байна тий. AI бол мэдээж маш их хэмжээний олон даваа талуудыг бол дэлхийд дахинд бол авчирч байгаа нь ойлгомжтой тий. Одоогийн хамгийн том үнэлгээтэй компаниуд, хамгийн олон стартапууд ерөөсөө л AI-гаар бол байгуулагдаж байгаа. Энэ тал дээр бол хоёр салбар дээр хамгийн даваа тал гарах юм болов уу гэж бол би хувьдаа харж байгаа. Нэгдүгээрт боловсрал, хоёрдугаарт эрүүл мэнд. Яг гэвэл хүн болгонд одоо адилхан төрлийн эрүүл мэндийн үйлчилгээ эсвэл боловсролын хөтөлбөр шахаад авахгүйгээр хүн болгон тохирсон, өөртөө тохирсон тэр онцлогтон тохирсон одоо боловсролын хөтөлбөр ч юм уу. Яг гэвэл хүүхд болгон өөр нэгэн онцлогтой тийм үү. Эсвэл хүн болгоны биеийн физиологи таарсан тэр эрүүл мэндийн үйлчилгээг үзүүлэх боломж нь бас бүрдэх тэр ирээдүг бид нар хүлээж байгаа. Магадгүй бас илүү хурдан одоо шин эмүүдийг зохион бүтээдэг ч юм уу тиймэрхүү даваа талууд гарч магадгүй. Гэхдээ сайнны хажуугаар цаар гихчээр маш олон одоо сөрөг үр дагавруудыг AI бол ашиглаж авчирч магадгүй те. Бид нар түүнийг тооцоолж чадахгүй байгаа. Дурдах юм бол misuse of AI буюу одоо AI-г буруу ашиглах, буруу зүйлд ашиглах, буруу хүний гарт орох бол хамгийн том эрсдэл бол таарч байна тий. Тэгээд ийм асуудал бол байгаа. Одоо AI ашиглаж одоо хүмүүсийн туулгасан датаг хүмүүсийн эсрэг ашиглах ч юм уу, эсвэл янз бүрийн цөмийн засаг бүтээх ч юм уу, дайнд ашиглах ч юм уу гэх мэтчлэн бол байна. Нэмээд бас нэг том асуудал байж болох нь юу вэ гэвэл ерөөсөө л ажилгүйдэл байгаад байгаа. Энэ юу гэсэн үг гэхээр одоо мэдээж аж үйлдвэрийн өмсгөлийн хөвээр бол маш олон ажлын байр устсан. Одоо ч гэсэн хүмүүс бол тэгж хэлж байгаа.
Гэхдээ AI шал өөр байх болов уу гэж бодож. Ягаад тэгэхээр энэ чинь өөрөө боддог, сэтгэдэг технологи учраас маш их цагаан цагтай ажлуудыг бол устгах болов. Жишээлх юм бол хуульч, дата аналист, одоо юу гэдэг юм, цаашаа урлагийн артистууд ч юм уу бас тэр хүмүүсийн ажил байхгүй болох гэдэг асуудал яригдана. Судалгааны байгууллагууд тооцоолж байгаагаар нийт ажлын байрнуудын одоо 30% нь бол устж үгүй болох тийм аюул төртөж гинэ гэж бол хэлж байгаа. Энэ бол наацхийн тоо болов. Ялангуяа Монголсыг юм жижиг эдийн засагтай одоо уул уурхай тушгилсан юм үйлдвэрлэгүй орны хувьд бол маш их эрсдэл биднэрт бол хүлээж авч харж байгаа. Тэгээ явах юм бол бас нөгөө бид нар чинь яг нийт хүн амын 40% нь 21 буюу түүнээс доошны залуучууд хүүхдүүд байгаад байгаа. Тэгэхээр энэ хүүхдүүд цаашлаад одоо яах вэ? Ямар ажил хийх үү гэдэг асуудал бол яригдчих. Бүгдээрээ YouTube-д болох юм уу эсвэл одоо яах юм бүү мэтэ. Маш их асуудалтай байна л та. Тэгэхээр ажил гэдэг бол бас зөвхөн одоо хүнд мөнгө олоо зогсохгүй бас энэ хүний нийгэм нийслэх байр суурийг өөрийгөө юу гэж боддог вэ гэдэг тэр их зүйлтэй холбогддог юм учраас бас маш их ирээдүй бол бүрхэл харагдаж байна л да миний хувьд. Тэгэхээр ямар ч энэ асуудлуудыг бид нэр маш сайн ойлгох хэрэгтэй юм болов. Тэгээ нэг өнгөрсөн одоо эрт 1 жилийн хугацаанд бид нэр би миний хувьд бол дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн залуучуудтай мэтгэлцээд ярилцаад тэр хүмүүс энэ асуудлууд дээр ямархан байр суурьтай байна, юу гэж харж байгаа гэдгийг бол маш их сурж олж мэдхийг бол хүсэж байна. Тийм. Тэгээд бас өөрөө ч гэсэн одоо энэ Монгол улс бас дэлхийн асуудлууд дээр ямар хувь нэмэр оруулж болох уу гэдэг дээр бас шин санаа олмоор байна. Тийм ээ, бас Монгол улс Хятадтай харилцаагаа яаж хөгжүүлж, яаж авч авах уу гэдэг дээр бас би бас мэдж авах хэрэгтэй болоо гэж бодож байна. Одоо адаглал одоо бүр мууг бодлоо хэд Хятад улс Монголыг эзлэх хэд одоо бид нэр тэднийг илүү сайн ойлгож ижил хариу авах хэмжээ авах болоо гэж бол би бол бодож байна л та. Тэгээ хамгийн сүүлд нь яг хэлэхэд одоо бид нэр AI-г бол ойлгох хаач болоогүй байгаа юм байлээ л дээ. Одоо юу гэдэг энэ технологи чинь бүр өөрөө хөгжөөд одоо хүн төрөлхтнийг одоо бооцлогч ирээдүй болох бидний хүлээж магадгүй. Тэгэхээр одоо юу гэдэг Хятадын хувьд AI хөгжүүлж байгаа, Америкийг бас чаленжилж байгаа, өсөлж байгаа орны хувьд бол энэ технологи төр маш их шинэ гой санаануудыг бол биднэрт гаргаж өгөх болоо гэж харж байна. Ур амьсгалын өөрчлөлийн хувьд ч гэсэн хамгийн их одоо renewable energy буюу сэргээгдэгч мөчийг хөгжүүлж байгаа solar panel, нарны панелуудыг одоо хамгийн хямдхан болгосон инновац гаргасан хэмжээгээр үйлдвэрлэж байгаа орн бол Хятад орд улс. Тийм. Тэгээд нэмээд бас энэ маш их хэмжээний цахилгаан автомашинуудыг үйлдвэрлэж байгаа орн бол бас Хятад улс. Тэгэхээр Монгол улс Хятадаас яаж суралцах вэ? Энэ технологиг хэрхэн Монголд авчирч одоо Монголын эрчим хүчний асуудлыг шийдэх вэ гэдэг зүйл дээр бас би их маш их сурах мэдэх юм байгаа болов уу гэж бол харж байна. Эх жилийг бол би маш их тогтолтойгоор хүлээж байна. Тэгээд энэ мэтлээ олон өөрийн гэсэн бодлуудаа бас ингээ хүргээ явах болов уу гэж бол бодож байна. Тэгээд энэ хүртэл сонсон та бүхэндээ маш их баярлалаа.